За үзэгч тахын өнөөдрийн мэндийг хүргэе. Игэл телевиз зочны ярилцлагын цаг хөтөлбөрөөр үргэлжлэн танд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр манай студид сангийн сайд Менцах хөрөг төрсөн байна. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. Танд бас өнөөдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Өнөөдөр Монгол Улсын засгийн газар ерөнхий сайд төсвийн тодтголыг улсын хурлын дэд даргад бас өргөн мэдүүллээ тийм ээ. Тэгээд ер нь бол яг өглөө хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ удаагийн төсвийн тодтголын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бол өгч байна лээ. Тэгээд түүнээс ингээд анзаарч хахад бол яг энэ удаагийн төсвийн тодтгол бол батлагдсан зардлыг тансан гэдгээрээ бас яг онцлогтой төсвийн тодтгол болсон гэдгийг онцолж ах шиг байсан. Тэгэхээр ер нь яг энэ төсвийн тодтгол өөрөө бас яг ямар зорилготой, ямар одоо онцлогтой төсвийн тодтгол болвоо гэдгийг одоо бас яг салбарын сайдынхан зүгээс танаас тодруулан асууж байна. За энэ удаагийн төсвийн онцлог бол бид нар та хэллээ. Батлагдсан төс 2026 оны батлагдсан төсөвтөө зардлаа хасаж бодлогын цаг үеийн тулгымцсан болон энэ үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор оруулж ирж байгаа юм тодтгол байгаа. За тодтголын шалтгаан бол нэгдүгээр одоо гадаад эдийн засаг дээр эдийн засгийн шок байна. Энэ нь бол одоо дэлхийн геополитик, энэ Украин, Оросын дайн, за мөн одоо Иран, Америкийн дайн гэх юм тийм ээ. Энэ асуудлуудаас болоод нефтийн бүтээгдэхүүн эрчим хүчний салбарын үнийн өсөлт гадаад орчинд маш өндөр байна. Үүнийг дагаад одоо манай импортын бараа бүтээгдэхүүнийг дагсан үүнтэй холбоотой инфляц дотоодын ман зах зээл дээр эдийн засаг, макро эдийн засаг маань хүчтэй нөлөөлж байна. За иргэдийн маань худалдаа авах чадварт энэ инфляцийн нөлөө өндөр орж иж байна. За нөгөө талд одоо шатах туслах материалын маань гол нийлүүлэгч улс болох Оросын улбаны улс бидний тэгэхээр Оросын улбаны улсын Роснефть компаниас зөвхөн нэг компаниас дотоодын хэрэглээднийхээ шатгуун түвшинд хангадаг. За энэ бол Украины дайнтай холбоотойгоор тэнд үйлдвэрлэлийн дайнаас үүдсэн үйлдвэрлэлийн нийлүүлэлтийн тасдал үүсэж байна. Энэ бүхэн манай одоо эдийн засгт сөргөөр нөлөөлж байна. За нөгөө талдаа өнгөрсөн 2026 оны төсвийг батлахдаа багш эмчнэрийн цалинг төсвийн төслийг өргөн барьсны дараа их хурал дээр нэмж баталсан. За үүнтэй холбоотойгоор зохицуулт хийх буюу төсвийн ерөнхийлөгчийн загварч нарын хооронд зохицуулт хийх шаардлага үүссэн. За 2006 оны 5 сарын 1-ээс эхлээд манай учрал ерөнхий эдийн засгийн газар энэ багш эмчнэрийн цалингийн нэмэгдэл үе энэ ойлгомжгүй болсон байсан хоёр шаталтаа цалингийг нэгдсэн байдлаар зохицуулсан. Ингээд одоо цалингийн эрүүл мэндийн салбар болон боловсролын салбар дээр гарсан байсан энэ цалин нэмсэнтэй холбоотой гарсан алдаа зохирлыг зассан. Ингэхдээ бид нар 2026 оны төсвийн захирагч нар дотор батлагдсан зардлыг урагшин татах байдлаар зохицуултыг явуулсан. За ийм учраас энэ одоо он эцрүү дутагч байгаа тэр хоёр салбарын цалингийн асуудлыг бүрэн шийдвэрлэх зорилгоор энэ төсвийн тодтголыг өргөн барьсан байна. Тэгэхээр төсвийн дөрвөлжлөгдсөн гэсэн үг үү те? Тэгэхээр цалингийн одоо дүнгийн хувьд бол одоо 26 оноос эмчнэрийн багш эмчнэрийн цалин 50% нэмэгдүүлэхийн асуудлыг шийдвэрлээд тухайн үед одоо хэрэгжилтэн дээр олон өмнөх засгийн газар дээр хариуцсан салбарын сайдын хувьд одоо бодлогын жоохон алдаа гарсан. За энэ алдааг бол манай засгийн газар зассан. За энэтэй холбоотойгоор төсвийн ерөнхийлөн зарчигч нарын хооронд зохицуулт хийх шаардлага үүссэн. За ер нь бол тодтголын маань гол зорилго бол иргэдийнхээ орлогыг энэ эдийн засгийн тогтворгүй үед хамгаалах. За нөгөө талдаа инфляцийг бууруулах зорилгоор хүнсний стратегийн нөөцийг бүрдүүлэх мөн одоо эрчим хүчний аюулгүй найдвартай ажиллагаа хангах чиглэл гэсэн ийм л гол зорилттой тавьж асуудлыг шийдвэрлэх зорилгоор энэ төсвийн тодтголыг өргөн барьлаа. За төсвийн тодтголыг өргөн барихдаа бид нар батгдсан төсөв дотроо 1.440 орчим тэрбум төгрөгийн одоо зардлын шууд хасалтыг хийж буюу засгийн газар одоо байж болох бүх бүсээ чангалах одоо бүх өндөр одоо 90 нь бол одоо энэ бол бас хамгийн том зардлын хасалт хийж байна. Гол нь бол таналтууд яг хаана явагдаж байна вэ? Бүх салбарт явж байгаа зөвхөн эрүүл мэнд боловсролын салбарын одоо үйл ажиллагаан дээр засгийн газар оролцоогүй. За бусад салбаруудыг бол одоо бүрэн тансан. Энэ нь бол одоо мэдээж одоо бус салбарын сайдраг маань үйл ажиллагаа явуулахад өндөрлөл үүснэ. Гэхдээ бид нар цалингаа тавьж явах засгийн газар бүсээ чангалж байгаа энэ хүнд үед. Нөгөө талдаа энэ 1.4 их 80-ийн орон зайгаар сая миний дурдсан иргэдийнхээ орлогыг хамгаалах стратегийн бүтээгдэхүүн нөөцийг нэмэгдүүлэх эрчим хүчнийхээ аюулгүй найдвартай ажлыг буюу одоо энэ өвлийн 26-27 оны шилжих өвлөлтийн бэлтгэл ажлыг хангах зорилж байгаа. Төсвийн тодтгол гэхэлэр ерөнхийдөө яг олон нийтийн дунд бас нэг одоо асуулт хэвээр байдаг зүйл бол
одоо энэ удаагийн төсөв бол яг батлагдсан зардлаас тансан тодтголыг хийлээ гэлээ шүү дээ. Магадгүй зөвхөн өмнөх одоо төсвийн тодтголууд дээр жишээ аваад үзэж хахад нэмэх шаардлагатай тодтголуудыг ихэвчлэн оруулж ирсэн байдаг. За тэгмүүд одоо болохоор бид нарт яг тэр нөгөө таны хэлсэн стратегийн одоо бүтээгдэхүүнүүд болох эрчим хүч болон түл шатхууны олон улсын одоо үнэлгээ үнэлэмжний хувьд ч гэсэн ингээд огцом нэмэгдчихсэн ийм үзүүлэлттэй байгаа дээр одоо таналт хийгээд ингээд ороод ирэхлээр бас магадгүй нөгөө нэг одоо олон нийтийн дунд нэг эргэлзээ айдас байгаад байгаа шүү дээ. Бензиний үн цаашид бас яг доктортой байж чадах уу? Эрчим хүч одоо бас яг өвлийн үйлрэл эхэлж байна. Яг энэ цаг үеэс эхлээд Монгол улсын төр өөрөө бас өвөлдөө бэлдээд эхэлдэг. Тэгэхээр эрчим хүчний яг тэр нөгөө нэг бодит одоо эхлүүлсэн тэр төслүүд дээр нь бас ингээд тодорхой хэмжээний таналтууд явагдаад хүнд өвлийг давах юм биш байгаа даа гэдэг бас эргэлзээ гарч ирж байна л да. За ер нь бол яг хуу Монгол банк бол бодлогын хүүгээ нэмсэн. Наад эдийн засагт бол одоо инфляцийг хамгаалах зорилгоор Монгол банк бодлогын хүүгээ нэмлээ. Энэ бол одоо зах зээл төрх эдийн засаг агшиж ийн гэсэн үг. За тэгэхээр сангийн яамны барьж байгаа бол бид нар хөрөнгө оруулалтын ажлуудаа бол зогсоохгүй. Энэ дээр чинь дагаад одоо улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлууд дээр хувийн хвшил аж ахуйн нэгжүүд маань энэ ажлыг гүйцэтгэж байгаа. Үүнийг дагаад нийтийн цаана одоо тухайн ажил гүйцэтгэж байгаа компани ажилчид, тухайн компани бизнесийн орлого гэдэг энэ бүхэн дээр бол бид нар хүндэхгүй. Засгийн газар иргэдийнхээ орлогод дотоодд бид нар энэ инфляцийг барьж чадах бүтээгдэхүүнүүд маань юу гэхээр зэрэг дотоодын хүнсний нийтийн бүтээгдэхүүнийг л хангамж байгаа асуудал байна. Тэгэхээр бид нар энэ дээр зохицуулт хийх боломжтой салбар бол ерөөсөө хүнсний салбар. За энэ дээр засгийн газар ямар арга хэмжээ авч ийн гэхээр хүнсний салбар дээр мах ногоо, гурил хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх, за мөн одоо хүнсний агуулгыг бий болгоход хувийн хвшлүүдэд хэмжээ. Нийтдээ 154 төгрөгийн одоо төсвийн тодтголоор энэ салбар дээр энэ арга хэмжээг авахд хэмсэн зардлаасаа зориулж байгаа. За тэгэхээр энэ дээр жишээ нь бол одоо өнгөрсөн хавар бол одоо махны нийлүүлэлттэй холбоотой асуудал төвсөрөн газрууд маань үүслээ. Тэгэхээр энэ жил бол нэг 26-аас 27 оны өвлийг за ялангуяа одоо манайх ч улирлын онцлогтой улс учраас махны нийлүүлэлт одоо хаврын улирал бол одоо аж ахуйн салбарын онцлогоос хамаарат буурдаг. За энэ үед бол одоо иргэдийн маань гол хүнсний бүтээгдэхүүн болох махны үнэс нь за энийг дагаад одоо өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг ийм асуудал байна. За эн чинь өөрөө иргэдийн маань орлогч шууд нөлөөлдөг. Тэгэхээр энэ үед одоо бид нар зохицуултыг хийх зорилгоор 15,000 тонн одоо нөөцийн мах бэлтгэх зорилгоор энэ тодтгол дээр оруулж ирсэн байгаа. За мөн одоо нөгөө талдаа Улаанбуудаа асуудал байна. Дотоодын одоо Улаанбуудаа тариалагч аж ахуйн нэгж иргэдээс 100,000 тонныг бэлтгэе. Энэ бол бид нар энэ тодорхойгүй эдийн засгийн одоо бид нар энэ дайн хязгаар тусахыг бидэхгүй шүү дээ. Хинч хэлэх боломжгүй байна. Энэ үед бол хүнсний нөөцөө бүрэн хангаж авъя. Энийгээ дагаад инфляцийн өсөлтийг хязгаарлая. Монгол банк маань мөнгөний бодлогоор хязгаарлаж байна. Тийм ээ, инфляцийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авч байна. Засгийн газар энэ инфляц нөлөөлөх гол хүнсний бүтээгдэхүүн дээр арга хэмжээ авъя. За нөгөө талд хүнсний ногоог нөөцлөх шаардлагатай энэ жилийн 20 орчим мянган тонн хүнсний агуулга барих аж ахуйн нэгжүүдтэй зээлийн хөнгөлтийн татаасыг өгье гэж. За гол асуудал бол одоо өнгөрсөн бас нөөц нэмэгдүүлэх дээр шатхууны нөөц нэмэгдүүлэх дээр одоо нөөцийн савын асуудал яригдж байгаа. 300,000 тонны нөөцлөх боломж бүхий савыг өнгөрсөн онд одоо хуулийн баталсан бид нар тийм ээ. За энэний хэрэгжилтийн хүрээнд одоо засгийн газар зээлийн хөнгөлийн татаасыг аж ахуйн нэгжүүдэд хэрвээ арилжааны банкуд ба нефт импортлогч компаниуд маань шатхууны нөөцөө саваа бэлдээн ингээд арилжааны банкаас зээл авах тэр зээлийн хүн дээр нь засгийн газар татаас өгөө явнаа. За хоёр дахь асуудал бол одоо мэдээж эрчим хүчний найдвартай асуудал. Тэгэхээр энэ жил засгийн газрын барьж байгаа бодлого бол иргэдийнхээ нуруунд дээр ачаа өрөөлөхгүй буюу эрчим хүчний салбарын тарифын өсөлтийг бий болгохгүй. Эрчим хүчний салбарын үнэ өсөхгүй гэсэн үг. Дулаан цахилгааны үнэ өсөхгүй. Үүнтэй холбоотой гарч ирж байгаа эрчим хүчний тухайн салбарын одоо тариф үйлдвэрсэн бүтээгдэхүүний өртгөөсөө доогуур борлуулж байгаа энэ зөрүүг буюу импортын хамааралтай орж ирж байгаа энэ тарифын өсөлтийг бол засгийн газар эрчим хүчний салбарт татаас болгож өгч байгаа. За энэ дээр бол одоо нэг 107.3 тэрбум төгрөгийг төсөөллөө тодтголоор. За мөн одоо нэг талдаа тарифын хөнгөлтийн тарифын зөрүүгийн төр олгож байна. Нөгөө талдаа эрчим хүчний аюулгүй найдвартай ажиллагаагаа хангах зорилгоор 92.7 тэрбум төгрөгийг эрчим хүчний салбарын нүүлийг амжилттай даван гарах эрчим хүчний системээ найдвартай ажилуулах чиглэлд засвар үйлчлэгэд зориулгаар ингээд нийтдээ 200 орчим тэрбум төгрөгийг төсвийн тодтголоор төсөөллөө. За 3 дугаарт одоо сургууль цэцэрлэг маань нэгдэх хаяа нэрч байна. За энэ үед бол одоо мэдээж одоо сургуулийн хүрэлцээ нэг ангид багч байгаа хүүхдийн асуудал байна. За энэ хүрээнд одоо бид нар гэртээ ойрхон сургууль гэдэг энэ
хөтөлбөрийг боловсролын яаман засгийн газраас шийдвэр гаргаж хэрэгжүүлэх шинэ хөтөлбөр. Шинэ хөтөлбөр. За энэ бол одоо юу гэдэг сургуулийн маань хүрэлцээ. За энэ шинэ сургууль барих одоо шинэ сургуулийг түрээслээд ингээ явах юм бол одоо багш нарын маань зардал тэнд одоо бас л орсол зардал гэдэг ингээ тэлтүүд явдаг. Тэгэхээр энэ бол хамгийн зөв үйлдвэр одоо хотгомны сургуулийг байгуулъя. Тэндээ одоо орсол зардлын төр шийдэд явах, хүүхдүүдийн ач холбогдолыг бууруулах энэ чиглэлээр бол одоо 50 тэрбум төгрөг төсөлж оруулах. За энэ бол одоо иргэдийнхээ орлогыг дэмжих үйл ажиллагаа юм байна. Юу стратеги хүсийн нөөцийг бүрдүүлэх мөн одоо эрчим хүчнийхээ найдвартай ажиллагааг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа гэж. За нөгөө талдаа орлого хамгаалах чиглэл дээр мэдээж одоо боловсролын салбарын тэр цалингаас үүссэн 674.5 тэрбум төгрөгийг энэ хэмсэн 1.4 их найдын зардал дотор боловсролын салбарынхаа багш ажилчдаа цалингийн зөрүүг шийдэж өгч байгаа. За мөн одоо эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин боловсролын салбартай адилхан буюу 50% нэмэгдүүлэх шийдвэрсэн. Энэ хүрээнд одоо 11 сарын 1-ээс эрүүл мэндийн салбарын ажилчдын эмчнэрийнхээ цалин 20% нэмэх энэ тооцооллыг хийж одоо төсөвдөд тусгаж оруулж ирлээ. Төсвийн тодтолтой. За ингээд одоо өнгөрсөн жилийн тэр эрүүл мэнд боловсролын салбарын одоо цалин нэмэгдүүлснээс болоод нөгөө талдаа төрийн үйлчлэгээний салбарынхаа цалин нэмэгдэхгүй орхигдсон. Нэгэсэндээ цалингийн систем маань нэг өөр ийм хөрөөний иш шиг болцсон. За энийг жиглэх хүрээнд одоо бас энэ ялгамжтай байдлыг арилгах үүднээс төрийн үйлчлэгээний бүх салбарынхны цалин 50% эрүүл мэнд боловсролынхны цалингийн түвшинд авчрахаар төлөвлөж одоо энэ тодтолыг хийж оруулж төрийн үйлчлэгээний албаа агчлалтай. Энэ дэр бол одоо 80.1 тэрбум төгрөг төсөлж оруулж ирлээ. За энд ямар хүмүүс орж ийн вөхөр энэ одоо соёл урлагийн салбарынхан орж байна, хөдөө аж ахуйн мэргэжлийн салбарынхан орж байна гэдэг үйлчлэгээний бүх төрлийн ажил албаа агчид маань энд орж байгаа. Ер нь яг энэ одоо хэмнэлт хийж байгаа 1.4 их 80 төгрөг гэж байгаа шүү дээ. Үүний одоо баг хичнээн хувь нь ер нь яг энэ цалингийн нэмэгдэлтэй холбоотой зарцуулагдах бол. За 1.4 их 80-аас одоо цалингийн асуудал дээр гэх юм бол одоо за 674 тэрбум нь боловсролын салбар дээр. За 90 тэрбум нь эрүүл мэндийн салбар дээр 11 сарын 1-ээс 20% өсгөн. За үйлчлэгээний ажил дээр 80.1 тэрбум. За мөн өнгөрсөн одоо хаврын чуулганаар засгийн газар өргөн барьсан нийгмийн даатгалын багц шинжилгээ хууль байна. Энэ хуулиар бол одоо ахмад насны маань тэтгэврийн асуудал байгаа. Энэ дээр бол одоо энэ хуулийн шинжилэл бол суур тэтгэвэр гэдэг ойлголтыг гаргаж ирсэн. Нэгсэндээ одоо бага тэтгэвэр авдаг иргэд маань илүү өндөр одоо суур тэтгэврийг авах буюу тэтгэврийн зөрөөг арилгах энэ чиглэл дээр засгийн газар энэ хуулийг санаачлалын их хурлаар батлуулсан. За ингээд хуулийн маань хэрэгжил бол 27 оны 1 сараас байсан. Энд чинь одоо 450 гаруй ахмадууд маань энэ хуулийн үйлчлэлд хамрагдж байгаа. Тэгэхээр энэ ахмадуудаа бидний инфляцийн өсөлтөө эдийн засгийн тогтворгүй үед ахмадуудынхаа тэр тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэхээр тэр 27 оны 1 сарын 1-ээс хэрэгжижсэн хуулиас зөвхөн ахмадтай холбоотой энэ заалтыг нааш нь энэ тодтолыг дагаж өргөн барьж тодтолыг дагаж хуулийн өөрчлөлөөр оруулж ирсэн. За энэ юу гэсэн үг вэ гэхээр 11 сарын 1-ээс эхлээд ахмадуудын маань суур тэтгэвэр нэмэгдэнэ. Нийтээрээ юу? Тэгээ 450 орчим ахмад байгаа. 450 орчим мянгатай. Тэгээ 450 орчим мянган ахмад байгаа. За энэ дээр бол 196.3 тэрбум төгрөгийн төсвийг төсөлж оруулж ирлээ. Тэгэхээр юу гэхээр зэрэг ахмадууд маань 300 мянгаас 100 мянга хүртлээр ийм бага авдаг нь 300 мянга орчмоор их авдаг нь ингээд шатлалтаагаар буурах замаар ингэж тэтгэврийг нэмэгдүүлэхээр хуулийн заасан тэр үйлчлэгийг оруулж ирж байгаа. Ингээд энэ үйлчлэлийн бол 11 сарын 1-ээс төсвийн тодтолыг дагуулад одоо 11 сарын 1 гэхэд төсвийн тодтол батлагдах юм бол ахмадуудын маань тэтгэвэр нэмэгдэх нэ. Энэ дээр бол засгийн газар зардлаа хасаад ахмадуудынхаа энэ асуудлыг шийдвэрлэхээр оруулж ирсэн. Одоо ер нь яг ялангуяа тэтгэврийн тэтгэмжийн хувьд хамгийн багадаа хэд байгаа хэдээс хэд болох вэ? За одоо бол одоо ахмадуудын маань дундаж одоо доод түвшин бол 700 мянгаас сая дэше байгаа. Тэгэхээр одоо энэ багц хуулийн баталгаад суур тэтгэврийг нэмэгдүүлснээр ахмадуудын маань тэтгэвэр 980 мянгаас сая 80 мянган орно очно. Нэгсэндээ одоо дундаж тэтгэвэр маань 200-аас 300 мянгаар өснө гэсэн баг тэтгэвэр хамгийн доод тэтгэвэр маань. Өнгөрсөн 7 хоногт бас 200 мянгаас биш 300 мянгаас хүртэл өснө гэсэн. Өнгөрсөн 7 хоногт бас яг нэг үйлдвэрчний хэвлэлийн албаны салингийн доод хэмжээг 1 сая төгрөгт хүргэлээ гэдэг мэдээллүүд явж эхэлсэн. Тэгэхээр энэ бас яг одоо төсвийн тодтолтой ямар нэгэн байдлаар зөрчилдөх тийм зүйл байгаа юу? За энэ бол одоо би өчигдөр бас нийгмийн хөтөлбөр хамгааллын сайдаас тодруулж асуусан. За ийм
хилцлийг бол одоо үйлдвэрчний хэвлэлтэй ярилцсан. Гэхдээ бол одоо эцсийн байдлаар эсэлж гаргаагүй юм билээ. За энэ бол одоо боломжгүй. Тий, би зүгээр одоо сангийн сайдын хувьд бол энэ бол боломжгүй. Ягаад тэгэхээр одоо суур цалингийн доод түвшин өсгөнө гэдэг бол дагаад энэ хувийн хвшил дээр байгаа ачааллыг нэмэгдүүл. Инфляцийг хөөрөгдөн. Тийм ээ, бидний чинь гол асуудал бол инфляцийг эдийн засгийн яаж дэлгэх үү, нөгөө талдаа инфляцаа яаж барих уу гэдэг асуудал явагдаж шүү дээ. Тэгээ энэ үед бол одоо суур цалин нэмэх нь бол өөрөө зохимжгүй гэдгээс би бас одоо өчигдөр засгийн газрын уралдаанаар илэрхийлсэн. Сайд нар маань өнөдөө бол санал нэг байлээ. Миний ойлгосноор бол энэ арга хэмжээ бол эцэглэгдээгүй байна гэж ойлгосон. Яг сая одоо 8 сарын ихээр Монгол улсын инфляц бас 13% хүрлээ тий. Энэ бол бас магадгүй нэг шатхууны үе олд цэцтэй холбоотойгоор бас тодорхой хэмжээнд ингээд нөлөөсөн зүйлсүүд бол ажиглагдаж байгаа гэсэн. За одоо бол бас яг нэг ургац сураалтын үйлрэл эхэлж байгаа. Үүнтэй холбоотойгоор бас яг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн. За тэгээ махны үний ханш бас ингээд тодорхой хэмжээнд буураад эхлэхээр инфляц бол бас тэр хэрээрээ дагаад буурах байхаа гэдэг төсөөллийг Монгол банкнаас болон бас яг эдийн засагчид хэлж байсан. Тэгэхээр ер нь одоо жишээ нь яг энэ инфляцийн бууралт магадгүй дахиад ингээд одоо яг энэ инфляцийн бууралт төсвийн тодтгол хоёрын хооронд бас яг тийм ямар нэгэн зөрчилдөөн байх уу? Баггүй. Одоо бид нар та их сая хэллээ. Одоо бид нар намрын ургацын цаг ирж байна. За үүнтэй холбоотойгоор одоо төсвүүдээр хийж бодоход өдөр аж ахуйн салбар дээр нийтдээ 154 төгрөгийн төсвийн тодтголоор энэ салбарт оруулж иж байгаа. Төсөлж. За энэ дээр дотор чи юу гэхээр зэрэг тэр 1.4-өөс тий. 1.4-өөс энэ чинь өөрөө саяын таны хэлж байгаа намрын ургац зураалтанд түвшин шатхууны нөөцлөх. За мөн одоо өвлийн энэ хүнсний бүтээгдэхүүний нөөцийг хангах чиглэл дээр л орж иж байгаа. Тэгэхээр бидний гол асуудал Монгол банк өөрөө мөнгөний бодлогоор инфляцтай авах арга хэмжээ авлаа. Засгийн газар мөн өөрсдөө хязгаарлаж болох, зогсоож болох энэ салбарынхаа гол нэрийн бүтээгдэхүүн дээрээ тэр одоо зохицуулт хийж байна гэж ойлгож байна. Тэтгэвэр тэтгэмжийн авдаг бас иргэд байгаа шүү дээ тийм ээ. Тэдгээр иргэдийн тухайд төсвийн тодтголоор ямар нэгэн таналт хийлгэсэн. Хэлгээгүй. Ерөөсөө бидний барьсан зорилго бол бид түрүүн хэллээ. Энэ төсвийн тодтгол бол өөрөө иргэдийнхээ орлогыг хамгаалах, нөгөө талдаа инфляцийн эсрэг засгийн газрын авч хэрэгжүүлэх, нөгөө талдаа энэ эрчим хүч эрчим хүчний салбарынхаа энэ үйлчлэлтийн бэлтгэл ажлыг бүрэн анхаарч ирсэн юм л төсвийн тодтголыг оруулж ирж байгаа. Одоо төсвийн тодтголыг улсын хурлын дэд даргаад өргөн мэдүүлсэн процессын хувьд ямар шийдлүүд явагдах вэ? За засгийн газар бол одоо тодтголоо өнөөдөр өчигдөр засгийн газрын хурлдаанаараа хэлцээд өнөөдөр хурлдаа өргөн барилаа. За мэдээж одоо хуулийн хугацаанд 2027 оны төсвийг өргөн барих хугацаа бол 9 сарын 1 байгаа. Тэгэхээр засгийн газар эх 7 хоногт 2027 оны төсвийг одоо хэлцээд хуулийн хугацаанд өргөн барина. За ингээд засгийн газар бол одоо төсвийн тодтголоо 2027 оны төсвийн хуулиа өргөн барина. За энэтэй холбоотойгоор улсын хурл одоо хэлцээд энэ асуудал одоо хуулийн хугацаанд бол одоо улсын төсвийг бол 11 сарын 15-ны дотор батлах ёстой байгаа. Чуулган маань одоо 9 сарын 15-нд нээлттэй хийн. За ингээд хэлцэгдээд явах байх гэж бодож байна. 2026 оны төсвийг 31.9 их 80-аар баталж байсан тийм ээ. Тэгэхээр ер нь яг одоо 8 сарын байдлаар төсвийн орлого хичнээн хөвтэй явж байгаа. За төсвийн гүйцэтгэл 2026 оны 1-р жилийн хагасчлалын гүйцэтгэлээр бол 2.4 их 80 алдагталтай гарсан. За энд юу нөлөөлж вэ гэхээр өнгөрсөн жилийн хилцүүлгийн явцад нэмэгдсэн энэ багш эмчнэрийн цалингийн асуудал засгийн газар маань төсөвтөө багтааж тодголыг хийхгүйгээр хавар зохицуултыг хийгээ явсан. Мэдээж үүнтэй холбоотойгоор зардлын ачаал ирсэн. За нөгөө талдаа оны одоо ихэнд 2025 оны төгсгөлтөөр 2026 онд төлөгдөх ёстой татварыг урьдчилж авч засгийн газар одоо зохицуулт хийсэн байгаа. За энэ бол шууд нөлөөлж байгаа. За энэ хоёр том нөлөөлөл бол орж иж байгаа. Гэхдээ мэдээж одоо бид нар зардлаа хасаад нөгөө талдаа одоо татврын орлогоо бүрдүүлэх чиглэл дээр засгийн газар дайчилж ажиллана. Ямар саяын төсвийн тодтолтоор бид нар орлого зарлага бууруулахгүйгээр байгаа төсөвтөө батлагдсан төсөвтөд зардлаа бууруулж тэр орон зайн дээр нь төсвийн яралтаа шийдвэрлэх ёстой нийгмийн эдийн засагт үүсэж байгаа асуудлаа шийдвэрлэж оруулж байгаа. Тэгэхээр бид нар орлогоо бол төлөвлөсөн хэмжээнд нь дайчилж оны эцэхэд энэ алдагдлаа төсвийн тусгай шаардлагын хүрээнд хангаад гарна гэсэн юм тооцоод ажиллаж байна. За маш баярлалаа. Бидний ярилцах хугацаа өндөрлөж байна. Тэгээ ярилцсан төгсгөлд яг энэ төсвийн тодтголтой холбоотойгоор бас яг миний асууж амжаагүй. Та бас иргэдэд одоо мэдээллийг өгөх зүйтэй хаа гэж орхигдуулсан зүйл байх юм бол
Сүлээр мэг танд үлдээж байна. За төсвийн тодорхойлолтой холбоотойгоор бид нар бас зарим хуулийн өөрчлөлтийг оруулж ирж байгаа. Түүн дотор бол төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах чиглэлээр тодорхой хуулийн өөрчлөлтүүдийг оруулж ирж байна. За энэ ямар очтой гэхээр сая одоо аврын жуулмны өндөрлөөс өмнө засгийн газар олон улсын энэ хөрөнгийн салбарт одоо туршлага бүхий компаниудын донд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад өнөөдрийн байдлаар бол олон улсад ялангуяа та сонссон байх Үзбекистанд одоо энэ төрийн өмчт компаниудыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргаж санхүүжилт босгох замаар тухайн салбаруудын одоо хөрөнгө оруулалтыг сайжруулах энэ чиглэл дээр туршлага бүхий хоёр компани санал ирсэн. Franklin Templeton, BlackRock гэдэг хоёр компани санал ирсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор бид нар төрийн өмчт компаниудын засаглалыг сайжруулах чиглэлээр хуулийн төслийг баялагын сангийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг оруулж ирж байгаа. За нөгөө талдаа их хурлын гишүүд маань ард иргэд маань нэлээд ярьдаг. Энэ төрийн өмчт компаниуд дээр маш их одоо улсын төсвөөс гадуурх одоо бүтээн байгуулалтын зардлын одоо төлөвлөгдөг зардлууд явж байна. Энэ бол одоо улсын төсвөд болон иргэдэд нээлттэй биш байна. Улсын төсөв зарагдахгүй байна гэдэг асуудлыг өндөж ярьдаг. За энэ хүрээндээ бол төрийн өмчт компаниудын ноогдол ашигыг улсын төсвийн орлого төвлөрүүлэх зохицуултыг оруулж ирж байгаа. Жишээлбэл өнөөдөр Эрдэс Монгол групп дээр бол улуурхайн компаниуд маань ноогдол ашигаа төвлөрүүлж байгаа. За эндээс бол одоо баялагын сангийн орох хэвээр 33%, хоригдлын санал орох 33%-д цаана 66% нь Эрдэс Монгол компанидэр үлдчихэж байгаа. Эндээсээ Эрдэс Монгол компани Монгол улсад хэрэгтэй одоо цааш эдийн засгийн төслүүдэд санхүүжүүл төслөлбөрүүдэд санхүүжүүлдэг ийм зарчмаар явж байна. За энэ нь бол одоо өөрөө бас зүг биш байна. Энэ ноогдол ашгийг улсын төсвийн орлого руу татаж орж ирж оруулж ирэх ёстой. Парламент дээр өнөөдөр хилцээд бид нэр нийт орж ирэх орлого зарах зарлага баталдаг тийм үү. Тэрэн шиг төрийн өмчийн ноогдол ашгийг улсын төсв рүү буюу их хурлын гишүүдийн хяналтанд оруулж ирж төсвийн зардалд хуваарлдаг энэ шинжилгээг одоо оруулж ирж байгаа. Менежментийн шинжилэлт гэж ойлгож байна. Засаглалын талд нь санхүүгийн талд нь солилгоотын чиглэлээр нь энэ арга хэмжээг авч байгаа. Их мэдчлэн бас ер нь бас яг одоо эдийн засагтай холбоотой хуулийн хэд хэдэн өөрчлөлтүүд бас яг төсвийн тодтолтой хамтдаа улсын хуралд өргөн мэдүүлэгдэх нь тийм үү. За маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр Монгол Улсын засгийн газар өчигдөр хуралдаанаараа төсвийн тодтолыг хийж өнөөдөр улсын хурлын дэд даргаад өргөн барьсан. За үүнтэй холбоотойгоор бид студидтэй улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, сангийн сайд Мэд сайхныг урьж авчирч төсвийн тодтолтой холбоотойгоор за энэ одоо бас яг тодтолсон төсөв юунд зарцуулагдах вэ? За гэх мэтчлэн одоо бас дэлгэрэнгүй мэдээллүүдийг үзэгч та бүхэнд өглөө. Бидний урилгыг хүлээн авч студид ирсэн танд баярлалаа, ажил амжилт хүсье. Баярлалаа. Үзэгч та бүхэнд дээгэл телевиз зочин ярилцлагын цаг хөтөлбөр хүрлээ. Хамт байсан баярлалаа.